За сайн байцгаана уу хүмүүстээ. Энэ хичээлээр цусны эсүүдийн хэлбэр онцлог үүрэг гэсэн хичээлийг үзэх гэж байна. За өнөөдрийн хичээлийн суралцсан зорилт нь цусны эсүүдийн хэлбэр онцлог үүргийг ялган таних, цусны найрлагыг мэдэх зорилттой. За дэлгэцэн дээр харагдаж байгаа цусны ямар эс вэ? За мэдээж улаан эс байна тийм ээ. За цус ямар найрлагатай вэ? Улаас, цагаас, ялтас гэсэн эсүүдээс тогтдог. За цусны эсүүдийг бид нар микроскопоор харж судалдаг. За цусны эсүүд цусны дотор ийм хөдөлгөөнтэйгээр оршдог. За цусны эсүүдийн хэлбэрийг харуулах юм бол ийм хэлбэртэй харагдана. Цусны улаан эс бүтцэн гемоглобин агуулсан бөмбөгийн өнхөр дэсэг хэлбэртэй. Үүрэг нь хүчил төрөх зөөвөрлөх, бага хэмжээний нүүрс хүчлийн зөөвөрлөдөг. За цусны улаан эсэд уушгинаас хүчил төрөгч нэвчэрч ороход түүнийг оксигемоглобин гэж нэрлэдэг. Буцаад улаан эсээс нэвчин гарч байгаа үзэгдлийг харуулсан зураг байна. За цусны цагаан бүтцэн бөмбөгийн төрөл бүрийн хэлбэртэй. Үүрэг нь өвчин үүсгэгчийг залгиж устгах үүрэгтэй. За энэ үүргээс шалтгаалаад цагаан эсүүд олон янзын хэлбэртэй байдаг. Жишээлбэл өвчин үүсгэгчийг залган устгаж байгаа цагаан эсийг болохоор фагоцитоз гэж нэрлэдэг. За эсэд амьд бид тархлаар тогтоож байдаг эс гэж үздэг. Дэлгэцэн дээр нэм вирус эсрэг цагаан эс хамгаалсан байдалтай байгааг зургаар дурдсан байна. За ялтас, цусны ялтас бүтцэн бөмбөгийн эсийн жижиг хэсгүүд. Үүрэг нь цус бүлгэнхэд туслах үүрэгтэй. Цусыг бүлгэнүүлдэг гэсэн үг. Жишээлбэл хүн хуруу гараа багахан хэмжээний зүсгэд ялтас маань ингэж бүлгэнүүлдэг гэдгийг бичлэгтээр харуулсан байна. За цусны эсүүдийг өнгийг авч үзэх юм бол улаан эс улаан өнгөтэй, цагаас өнгөгүй тунгалаг, ялтас өнгөгүй тунгалаг. За хэлбэр нь улаан эс өнхөр зэрэнцэх хэлбэртэй. Цагаас нь тодорхой хэлбэр төрсгүй, улаас нь тодорхой хэлбэр төрсгүй. За цусны улаан эсийн үүрэг хүчил төрөх зөөвөрлөх, цагаан эс хамгаалах, ялтас цус бүлгэнүүлэх үүрэгтэй. Эсүүдийн онцлогийг авч үзэх юм бол за улаан эс амьдрах хугацаа 120 хоног орчим, цагаас 1-2 хоног, ялтас 8-12 хоног амьдардаг. 1 метр куб цусанд агуулгадах цусны эсийг тоог нь авч үзэх юм бол улаан эс 4-6 сая, цагаас 5-11 мянга, ялтас 150-300 мянга орчим байдаг. Цусны эсүүдийн найрлагыг авч үзэх юм бол за хорвоо шилэнд цусыг хийгээд бид нар шинжилгээ өгдөг тийм ээ. За тэгэхэд бол хамгийн дээд талд нь C50% эзэж дээд талд нь гол хэсэгт нь бол цагаас ялтас 1% эзэлнэ, улаас 44% эзэлдэг. За цусны сэв нь уурэг, ион агуулсан шаргал өнгөтэй шингэнийг цусны сэвэн гэж нэрлэдэг. За сэвэнгийн хувийг авч үзэх юм бол 92% нь ус, 7% нь уурэг, 1% нь бусад бодис эзэлдэг. За ингээд анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа.